Улаанууд хот шоронгийнхонд эзлэгдсэн. Саяар тоологдох хоригдлуудыг өршөөсөн тэр зарлиг бидний элэг нэгт бурайд зон олны маань аж төрөн суудаг Улаанууд хотод хар дарсан муухай зүүд шиг дурсамж болон үлдсэн билээ. 1953 оны 100 болсон явдлыг ярихын өмнө тухайн үеийн зөвлөлт улсын шоронг яндангийн амьдрал ямархуу байсан талаар товчхон сонирхуулъя. Тэр үед зөвлөлт холбоот улсын янз бүрийн шоронгуудад гулаг бараг 2 сая хүн хоригдож байсан гэдэг. Одоогийн зарим түүхчдийн ярьдаг Сталины дарангуйлалд ор шоронд хоригдсон байсан 100 сая хүн гэсэн солиотой гэхэд багдах тоотой харьцуулахад энэ нь тун баг тоо мэт боловч тухайн үеийн улс орны эдийн засаг ажиллах хүч, ёс суртахуунд маш ихээр нөлөөлөх хэмжээнд хүрч ирсэн өндөр тоо байлаа. Нэг ёсондоо дайны дараах хоосорлоос гарах гэж ядаж байгаа ажиллах хүч дутуу улсад энэ нь хэтэрхий томдсон тоо байжээ. Ташрамд хэлэхэд өнөөгийн анууд 2 сая хүн шоронд бий. Ийм их хүн хоригдох болсон шалтгаан нь ч бас их энгийн ойлгомжтой. 1947 оноос цаазаар авах ялыг үгүй болгосноор олон зуун ал уурчид, дээрэмчид 25 жилийн ял авах болсон ба. 1949 онд цаазын ялыг сэргээсэн боловч зөвхөн улс орноос урвсан болон тагнуул туршуул хийсэн хэрэгтэл оноох болж нэгэнт ийм ял авсан хүмүүст ямар ч яах аюул гэж үгүй болж шорон дотор ёстой юу гэснээ хийдэг байжээ. Тэд үйдсэн үедээ өөр бусад хоригдлыг хөнөөдөг, үүнийхээ төлөө ямар ч ял нэмж авахгүй байна. Мөн дайны дараа ихэлсэн их үлсгэлэнгийн үед энгийн номхон ардын сүүлчийн талхыг хулгай хийсэн нөхдүүдэд буюу жижиг хулгайн хэрэгт маш хатуу чанга ял өгдөг, зарим тохиолдолд 20 жил болсон ба тэрхүү нөхдүүд үнэндээ бол бүр ч илүү их өсөж ядарсан энгийн номхон ард байжээ. Ийм хэрэгээр насанд хүрсэн үрээгүй, ир им хамаагүй өч 40 хүн шоронд орж байсан нь хоригдлуудын тоог хит ихээр нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Бас шоронд байхдаа ажилласан хоног болгоныг 2 өдөрт тооцдог зэрэг янз бүрийн урамшуулал зэргийг алга болгосноор шоронд шинээр хүн нэмж ороод байхаас гардаг нь маш цөөхөн болсон хэрэг. Тэрхүү хүн багтаж шингэх аргагүй болсон тухайн үеийн шоронд булгын дотор ямар амьдрал өрнөж байсныг харуулах ганц жишээ сонирхуулъя. Нэгэн шоронд анх удаа гэмт хэрэг хийсэн залууг явуулын шүүхээр ийм практик тэр үед байж шүүх болж. Шоронгийн улаан буланд болох шүүх хуралд өнөө залууг оруулж ирэх үед ойр хавьд байсан хоригдлууд гүйлтэн ирж шинэхэн хоригдлын хамаг өнгөтэй өөдтэй зүйлийг бүгдийг мулцлан авч дараа нь хоорондоо булаацалтан зодоонуудын хийсэн ба шүүх хурлыг аюулгүй явуулах үүрэгтэй хуйг хамгаалагч нар юу ч хэлэхгүй чив чимээгүй байв. Элдв юм хэлбэл өөрийнх нь амьд явах хоногийн тоо дуусах эрсдэлтэй. Шүүх хурлын танхимд шүүх хурлын үеэр шүү. Зөвлөлтийн шорон гэж тэр үед ийм л байдаг байж. Шорон дотор өч 40 хүн зүйл дуусчил байдаг. Тэр нь өвчнөр юм уу, осол юм уу тэр болгоныг тогтоох боломж байхгүй ба шоронгийн хашаан дотор ямар ч зөвлөлт засаг эрх зүй үйлчлэхгүй. Зөвхөн шоронгийн овгоруудын хууль хэрэгжинэ. Тэд тэндээ хаа. Та илгээсэн. Засаг төр шоронгоос оргох гэсэн хүнийг шууд буудах хэрэгтэй. Тэрийгэж хэрэгжүүлдэг байсны хүчинд тэр олон хоригдлыг алдчихгүй шиг бөөнөр байлгаж чаддаас өөрөөр хоригдлуудыг хяндаг захирдаг гэх юмар тун маруухан байжээ. Ийм газар орсон хүн амьд үлдэхийн тулд мөн л адгийн шаар болохоос өөр аргагүй. Харин ийм адгийн шааруудыг нэгэн зэрэг эрх чөлөөтэй болгоул. Зөвлөлт холбоот улсын удирдлагууд улс орныхон өмнө тулгарсан нэг том бэрхшээл болох бөөнөрөө шоронд хоригдсон суугаа хүмүүсийн зарим нэгийг сулахаар шийдсэн ба маш богино хугацаанд хийсэн судалгааны дараа 5 жилээс доош ялтай. Насанд хүрээгүй 55-аас дээш настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, хүнд өвчтэй гэх зэрэг олон шалгуураар хянаад 1 сая гаруй хүнийг өршөөлөө. Цаасан дээр бүх юм сайхан байсан боловч бодит амьдрал дээр шоронгоос олон 100 мянган улангассан алуурчид, дээрэмчид, хүчирхийлэгч нар гарсан ба тэд бүгд өршөөлийн хуульд багтаж байжээ. Хүн нөөсөмж нотлох баримт бүрдүүлж чадаагүй учраас ялах шалахгүй танхаа дээрмийн хэрэгээр шоронд явуулж санаа амардаг байсан ба ийм хүмүүс ч ялгалгүй бүгд өршөөлт багтана. Эсвэл баригдах дээрээ тулахаар өөр хот суурьнд очиж жижиг хэрэг үлдэж, хэрэгээ хүлээгээд цөөхөн жилийн ял авч шоронд суусан алуурчид гэх мэт. Дээр нь хүнд өвчтэй хоригдох гэсэн тодорхойлолтод жинхэнэ өвчтойгоос гадна хиймэл өвчин туссан жинхэнэ мэргэжлийн зөөвөрчд бас багтана. Зарим нэгэн санаатаагаар гар хуруугаа огтлох замаар энэ тоонд ордог байсан гэд шоронгийн тэр олон арга залын ялыг гэхв. Ингээд өршөөлийн хууль гарч хоригдлууд суллагдаж эхлэх үед засаг төр нь тэдгээр хүмүүсийг хэрхэн гэр оронд нь хүргэх, ажлын байраар хангах тал дээр бэлтгэлгүй байсан нь илэрлээ. Зөвхөн бурайд Монголын асрын тэр үеийн нэр нутагт 8 колон 5 шорон байснаас олон мянган хүн суллагдсан ба хамгийн ойрхон Улаанууд хот төмөр замын том зангилаа хот байлаа. Та илгээсэн. Зуны нэг өглөө Улаануудын вокзал дээр ойр хавийн том шоронгуудаас суллагдсан олон зуун хоригдлууд ирж талаар нэг тарж эхэлсэн ба араас нь хоригдлууд тасралтгүй цуун ирж нэмэгдсээр. Хотын жирийн амьдралч тэр хэрээр замбраагаа алдаж эхлэх ба хууль ном үйлчлэхгүй болох тусам хоригдлуудын хувьд улам бүр аятай тухтай нутаг болж хувирлаа.
Хаасайгүй хулгай дээрэн гардаг болж удалгүй хүний амнаас хохирсон хэрэг өдөрт хэд хэдээр гарч төр засгийн байгууллагууд ч халдлагад өртөж эхэлсэн байна. Бүр сэргийлэх болон бусад төрлийн байгууллагууд дайны цаг шиг нэг давхрын цонхоо шуудаатай шороо төмөр тороор хамгаалж бүрэн бэхлэлт байгуулсан. Пулемет хүртэл зоосон гэдэг нь байдал ямар байсныг харуулж байгаа бизээ. Бөгөөд хотын гудамжаар сэргийлэхийн цагдаагийн хувцастай явах боломжгүй болжээ. Бүх дэлгүүр хоол хүнсний газар дээрэмчдийн гарт орсон тухайд яриад ч яах вэ? Жирийн иргэдийн хувьд байдал бүрч хүнд. Хинч хизээж дахин орж ирж хоол хүнс, үнэт зүйлийг дээрэмдэж өнөөж магадгүй ба үүнийг хийлж хамгаалуулах засаг төр гэж байхгүй болж. Тэрч битгий хил нэхмлийн болон ойдлын үйлдвэр зэрэг олон зуун залуу охид ажилтдаг газарт буун хоригдлууд дахин ирж ажлын байран дээр нь бөөнөр нь хүч эрхийлэх, өнөөх явдалч гарч байлаа. Цагаандаа гарах гэдэг л энэ байх. Там гэдэг нь чухамдаа улаанууд, Казан, Мурманск зэрэг хотод бас иймэрхүү юм болсон гин хот болон хувирлаа. Засаг төр ард иргэдээ хамгаалах байтугай өөрсдийгөө дийлэхгүй болсон учраас төвөөс тусламж гуйж 50 ойрын өөр бусад газраас зэвсэгт арим орж ирэх гэсээр байх хооронд сар гаруй хугацаа өнгөрч. Энэ хооронд хичнээн хүн эрсдэж дээрэмдүүлсэн тухай тооцоо баримт гэж байхгүй. Байгаа бол одоо хүртэл нууцаас гараагүй бололтой. Цэрэг арим хотод орж ирээд бүрэн хяналтаа тогтоохын тулд бас их ажил болно. Сталины үеийн нэгэн зарлагаар цэрэг армийнхныг инхийн цагт энгийн оршин суугч бүхий хотод буу хэрэглэхийг хорьсон байсан боловч яг тэр үед энэ тушаалыг санаандгүй мартахаас өөр аргагүй болсон гэдэг. Хөл хорьсон цагаар яваа хэнийг ч болов буудаж эхэлсэн ба өглөө болгон л хотын энд тэндээс баахан цог цус олно. Дээрэмч нөө эсвэл дээрэмчдэд өртсөн жирийн иргэн нөө бүү мэд. Ийм байдлаар олон өдөр хоног өнгөрсний дараа олон хүний амь хохирсны дараа л хотод хэвийн амьдрал иргэн ирсэн билээ. Тэрхүү аимшигт хөл хорионы үеэр хичнээн шоронгийнхан нөгөө ертөнцид томилсон тухай тоо байхгүй нэг талаар дээр дурдсан Сталины тушаалтай холбоотой ба нөгөө талаар дээрэмчид болон энгийн хүнийг ялгах аргагүй болсон тийм цаг үе байсантай хамаатай юм. Энгийн хүн ард энэ аимшигт хөл хорионы үед шөнө орой гарахаас өөр аргагүй тохиолдол гарч байсан нь мэдээж бөгөөд олон хүн дээрэмчдийн гарт амь өргөцснөөс гадна бас цөөнгүй хүн цэргийнхний суманд өртсөн байх магадлал өндөр юм. Ийм аимшигтай үр дагавар дагуулсан тэр зарлагыг удалгүй өөрчилж янз бүрийн хязгаарлалтууд тогтоосон боловч улаанууд зэрэг хотод 1953 оны зунаас өмнө хойно хэмээн ярддаг болох дээрээ тулсан тийм аимшигт зүйл нэгэнд болоод өнгөрсөн байжээ.